болсон доо. За бишрэлт металлогийн эхний довтлогоо мөгч өндрийн дундын цаашид амжилттай багийн анхны хоёр. Сүкбат мөнгч өдрийн эсрэг дундаас өсрөө шидсэн Сүкбат металлын эсрэг багийнхаа шил багийнхаа эхний 2 оног авч байна. Илүү өөргөө гоцлаад гарч ирдэг шүү дээ. Доор гой дамжуулт ирсэн Абу тоглоогоо амжилттай болгосон. Их төрийн гоё дамжуулт. Энэ жилийн драфтын 9 дэх сонголт. Мөнгөсөн Apes эсрэг бол 9 оноо авчихсан гэсэн. 12 оноо гэсэн. Завган баяр сул коридорыг ашиглаад яваад орсон. Амхан 2 оног авсан. За айлал багаж 100-тай хувийн дугаараа өөрчилж нэг болгож орж ирсэн байна. За өнгөрсөн жил би буруу санаагүй бол Медиа дээр 14 оноо. Завган баяр бөмбөг тасалсан урагшаа хурдан довтлогоо гоё дамжуулалт Маргадын 2 оноо. Жилийн драфтын номер 1-ийн хамар талбайд орсон байна. Маргадын солгоо гарын довтлого амжилттай 14-т оноо. Битүүм Вести дөгсөн Вести дундын зан шилдэг амжилттай багийн 9 дэх оноо. Баан үлэг тасгалжуулагч бага удирдсанаас хойш багийн төлөвлөгөөний дийлэнх хувийг ашиглаж тоглож байгаа. Өнгөрсөн жил би буруу санааг бол холбогчийн байрлалаас илүү тоглож ирсэн санагдаа. За одоо бол Брэдфорд талбай дээр байгаа хэвэл илүү одоо өөрийнхөө үлдсэн гэж байна. Байрон Весли өөрөө шидгийг идэвхтэй үлдсэн холын шидэлд амжилттай болсон онооны зэрэг ердөө 2 болж байна. Гойгүйсэн Вести. За энэ довтлогооныг бол бишрэлт металл багтч бид нар маш олон харсан. Энэ үе 8 оновчтой дамжуулалт болж одоо Монголын сагсан бомбын клубүүдийн төвөнд бас анхны хожлыг авч ирсэн. За тийм болсон. За шидэлтийг тооцчиж байгаа юм байна. Олон дурсамжийг бүтээсэн юм тоглогчтой байгаа. За металч одоо тэгэхээр спотгүй анх удаа дээдлийг өдөрлийг зөвж байгаа энэ өдөрлөг болж байна. Дээдлэгт нэг тоглолт яваад байсан. Нүүдэр харагдана. Талбайд очиж байгаа. Брэдфордын ялсын зан шилдэг. За Абугийн эсрэг төгөлдөр ямар гоё алхамт байсан бэ? За Эрдэнэ татаа суул авилт шиднэ. Энэ тоглогч бол яг ийм шидэлтийг маш өндөр хөвтэйг үздэг тоглогч. Аргад 2 тоглогчийг аргалаа гараад ирсэн. Задлсан дамжуулт Брэдфорд цөөвсөл шидсэн холын шидэлд амжилттай болжээ. 2 тоглогчийг маш гоё сэргэлт маш их тав тий. За Эрдэнэ доороо тоглосон тоглоом амжилттай нэмээд нэг шидэлтийг үүсгэхээр болж байна. За Абу атагтай. Энэ тоглогчийн одоо өрнөлөө багтсан шүү дээ. Вести. Вести. Эрдэнэ татагийн эсрэг. Зи бацсан. 3 онооны шидэлтэй. За жажнаас Багтаал шөөмжлөд ээлжилсээр байгаа. Вестигийн ямар гоё хөдөлгөөн бэ? Донгын зан шидэлт амжилттай багийн 31-т оноо. Маргадын эсрэг цаана насан жаргал хамгаалтын ямар томалтай байсан бэ? Дээрээс нь насан жаргал биеийн урам хөдөлгөөн их гоё боллоо жижигхэн зай. За өнөөдөр энтхийн шоугийн одоо төвийн тоглогч Томар ширээс гарч ирээгүй байгаа шиг Абу слайм данк амжилттай болж байна. Чухал тоглогчтой нэгдээ. Слайм дөрвөлтөд тоглолцоо Маргад Скотын эсрэг холын шидэлтийг гүйцэтгсэн Маргад багийнхаа 44 11 онооны зэрэг үлдсэн байгаа. Эргээд Весли цэлэнгийн эсрэг гоё иргсэн. Сул оноогоо авч байна. Маш гоё иргэлээ. Статистик нь ч гэсэн. Цэлэнгийг задлсан Маргад доор ямар гоё дамжуултыг өгчөө. Эрдэнэ далай. 2 оноогоо авсан Маргадын гайхалтай дамжуулт байна. Бага ашиглаж байгаа. Олон тоглогчийг талбайд өнгөрүүлж байгаа гэдэг юм уу те. Ямар гоё шидэлт вэ? Маргадын дундын зан шидэлт. Нэг Весли. Зүүн дараад орсон Веслигийн довтлогоо 3 хамгаалагчийн өөдөөс оноо авч байна. Багийн бусад тоглогчид нийлээд 16 оноо. Гэсэн үг шүү дээ. Маргад өөдөө заа гаргасан. Маргад нөгөө талд нь довтлогоо олоод хэвлэлээд байна. Дараас нь байна да. Наранбаатар Эрдэнэ талагийн эсрэг шахаад явсан Наранбаатар шидэлт нь ойж аваад орсон. За хөдлөхгүй байсан оноог ямар та шахууллаа да. Энэ хатарч болж ирсэн. Нэгдүгээр холын шидэлт амжилттай. За өнгөрсөн жил Весли талагийн эсрэг заавал маш том зай үүсгэсэндээ дундын зай шидэлт амжилттай болж байна. Веслигийн нэг жижигхэн зайд дөвдөө зайг бол маш сайн ашиглаж чадчихсан. Ялсын зан шидэлт амжилттай багийн 57 дахь оноо. Таас доош
Оноотой байна. Мөнх өдөр нэг шилтгэл үзээд болсон дундаас үсрээ шидсэн. За мөнх өдрийн шилтгийг бол одоо хамгаалахад үнэхээр хэцүү. Реалчгүй төвийн тоглогчийн асуудал гарч ийн өнөөдрийн тоглолтод бол. За төгөлдөр энэ үед голын шилтгийг амжилттай бол. Дундаас шидсэн Bayern Wesley-ийн шидэл амжилттай. Тонис руу 11 болж ордож байна. Тоглогч нь өнөөдрийн тоглолтод оролцоогүй. Эдрийг орлооч тоо. Монгол төвийн тоглогч 4-5 Наранбаат. За шүндрээ зөвчөө. Викторийн дамжуулалт таслагдсан урагшаа Bayern Wesley ганцаар гараад ирсэн Wesley-гийн slam dunk. Тооны зураг нэг оронтой тороо оруулсан энэ үед бишрэлт Металл баг завсарлага захиалж байна. Эсрэг Bayern Wesley. Wesley ямар үзүүштэй довтлогоо вэ? Дараалсан оноо авалтууд дөрвөлжилсээр байна. Сэтгэлд орсон уугүй гэж байна. Тийм байна. Наранбаатарын хувийн алдаа 5 бол чинь удаагийн тоглолтын чөлөөлөлтөө Bayern Wesley-гийн ямар гоё хамгаалт вэ? Яа Та хэрэг болох үз. Яг л ийм жижиг хөдөлгөөнүүд сайн хамгаалтууд болоод маань тоглож цаашид ирдэг байна. За Bayern Wesley зүүн яваад орсон Bayern Wesley-г зогсоо харга үнэхээр алгаа. Асан жаргал голтойгоо суулцаг маш сайн анзаарсан түүний дот хамжилттай тооны хацааг ердөө 3 болж ойртууллаа. Хурдан давтаханд Үлзий бат Маргадаас гадсан Маргадын хаалт амжилттай болсон. За Маргад Сфат түнэр хамгаалтыг хийж байгаа. Маргад холын шидлтийг гүйцэтгэсэн Маргадын бас нэгэн холын шидэл Сүхбатын эсрэг амжилттай болсон. За хоёр слава зөрөөд орсон Маргадын довтлогоо амжилттай болсон нэмээд алдаатай. Чойжл сүрэнгийн Маргадын амжилттай Монголын спагийн хурдан довтлогоо Wesley өөрөө төгсгөр шийдсэн. Багийн 65 дахь оноо. Маргад Wesley-г ардаа үлдээсэн Маргадын довтлогоо энэ довтлогчид өнөөдөр хамгаалагчид үнэхээр хэлсэн байгаа байна. 4 алдаатай байгаа бүгд бол Wesley өөрөө шилжсэн холын шидэлд амжилттай болсоор албан ёсоор 40 оноо төрж байна. Ган үлэг дасгалжуулагчийн зүгээс энэ үеийн сүүлчийн завсралгаа авсан. Wesley Маргад эсрэг Маш чухал та. Яа, Bayern Wesley-ийн тоглогч. Дамжуулалтаа өгсөн насан жаргалын шидэднэр Christian Bradford хаалтыг хийснээр бишрэлт Металл баг хожиж байгуулж байна. 5-72 харьцаа. Бишрэлт Металл баг энэ өдөрлийн 3-т хожил авч байна.